За самбасан та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За Canva хичээлийн ээлж доороор та бүхэнд энэ постерыг яаж хийснийг үзүүлье. За Nutrishop гэсэн одоо энэ дэлгүүр байгаа шүү дээ, тийм ээ. За энэ дэлгүүрийн бүтээгдэхүүнүүдийг би одоо ерөөс сүүлийн үед хэмээл рекламдж байгаа. За энэ дэлгүүрийн энэ одоо постерыг хийхэд ингээд энэ эмэгтэйгийн зургийн тал нь ингээ хар өнгөтэй, одоо сонингийн өнгөтэй, тийм ээ. За голынх нь бол яхна өнгөтэй. За ийм эффект аваад ийм урагдсан ийм цааш шиг ийм эффект аа. За энийг яаж хийхийг үзүүлээ. За мөн өшөө бас нэг сайн нэг юм номны нүүр хийсэн байгаа. За энийгээ би та бүхэнд бас яаж хийснийг үзүүлээ. Бас энэ өнгөний хоршил надад бас их таалагдсан байгаа. За өшөө бас яг энэ нөгөө нэг зургийн артлыг ингээ бүлэрэгддэг штэ, тийм ээ. За ийм бас ап байдаг юм биш үү. Тэрийг бас би та бүхэнд үзүүлэе гэж бодлоо. За 3 юм болчлоо, тийм ээ. За эхлээд яг энийгээ хийчихье. За эхлээд бид нар бол яг гэхээр энэ юун дээрээ элемент рүүгээ очичоод repeat paper frame гэж бичингүүт чинь фреймнүүд ингээ гараад ирнэ. За тэгээ энэ дээрээс бид нар ингээ фреймнүүдээ сонгох байгаа. За би болохоор энийг сонгосон. За тэгээ энийг нөгөө нэг дээдлэлт нь ингэж аваад яха бид нар бас нааш нь цааш нь ингэж томруулж энэ төр болно. За тэгээд энийг нь болохоор нөгөө талд нь аваад за тэгээ голд нь болохоор ингээд наа. За энийг авсан санагдчихээн. За энийг авчи. За тэгээ энэ завсраар нь бас нэг юм энэ хэсгүүд ингэж үлдээдэг нэг тэргээр нь бас одоо цаасных нь ингээ урагдсан юм шиг нэг тийм эффектийг оруулах гэдэг. За нэг юмшгүй энэ нас бас нэг жоох ингэчээ. За тэгээ бид нар энэ чинээс зураг оруулна. За зураг маань бол яг энэ зураг байгаа. За тэгээ энэ зургаа бид нар эндээ оруулчихна. За тэгэндээ энэ голынхтаа оруулчихна. За ингээд доотлихт нь оруулчихна тийм ээ. За энэ доотлих нь болохоор ингээд нэг эргүүлсэн учраас толгойн эргэжиж байгаа учраас бид зургаа ингээд эргүүлчих болно. За тэгээ яхна ингээд тааруулчихна. За тэгээ энэ ч гэсэндээ бас бид нар яг энэ зургийнхаа юм дотор ингэж тааруулах хэрэгтэй. Бүгдийг гурван бид нар гэж тааруулж яж яхна эмхтэй маань одоо яг ингэж бүтэн юм шиг харагдчихээн тийм ээ. За тэгээ энэ дээдлэх доотлих нь хоёрыг нь болохоор бидний фильтр руугаа орж жоод за serial гэдэг тийм ээ. За тэгээ сонин newspaper гэсэн нэг дарчцаа тэгэнгүүт юм сонингийн юм хар цагаан өнгөтэй болчихно. За тэгээ ингээд яхна энэ эмхтэй маань бэлэн болж байна тийм ээ. За тэгээ би тэр Nutrishop-ийн намайг рекламдж байгаа учраас бас нэг юм шар өнгөтэй учраас энэ юугийн шарын бол яхна юугийн сүүдрийн юм шар өнгөтэй болгочлаа. За мэдээж энийг бид нар яаж хийх вэ гэдэг мэдэн штэ тийм ээ. Эффект рүүгээ орж жоод за тэгээд offset-ийн ингээд 100 энэ direction-ыг ойлгоод blurry transparency-ийн 100 нь болгоод юуныхаа сүүдрийн өнгийг ингээд нүрийн цагаанда сүүдрийн шар өнгөөр ингээд хийж яхна энэ маань юм болж байна тийм ээ. За энэ болохоор бас надад бас их зүгээр санагдсан тийм ээ. За энэ дээр яг юу яд юм бэлээ. Элемент руугаа очиж жоод ийм өнгө аваад за энийгээ бол яхна гэхээр юм нөгөө аюу тийм тод өнгөтэй оранж. За баг оранж тод өнгөтэй юм улаан өнгөөр ясан баа. За нэлээд тод улааны сонгосон байсан шүү. За тэгээ энэ дээрээ бид нөгөө юу явна элемент рүүгээ очиж жоод хар өнгөтэй тийм ээ. Өгс гэж бичгээр black grass гэж бичингүүт чинь ийм хар өнгөтэй өвснүүд гараад ирнэ. За тэгээ энийг яхна бид нар бол мэдээж энэ дээр ингээд тавина. За энийг яхаас нэлээд том болгохтон болж байна тийм ээ. Тэгэх юм бол энийг бүр доотлолт нь ингээд нэлээд тулгаад ингээд тавьчихна. За энэ тийм ээ. За энийг ингээд энэ чинь ингээд сонгоод за яхаа жоохон том жижиг нь бол та нар өөрснөө тааруулчих болно. За тэгээ өшөө бас иймэрхүү өвс аваад ингээд за энэ өвсийг нь бол яхаа арталт нь оруулж. За ер нь бол арталтай байсан нэлээд зүгээр юм билээ. За тэгээ текст рүүгээ очиж жоод Datman гэдэг тийм ээ. За энийгээ бид нар том үсгээр биччихье. За тэгээс нэлээд юм босоо юу авал бас зүгээр санагдсан. Фонд авал.
За тэгээ энийг бид нар бас энэ улаан оранж өнгөөрөө бас сонгочвол бас их зүгээр байна. За тэгээд номны нүүрэл ахгүй да. Тэгээд та нараас иймэрхүү маягаар бас номны нүүр хийвэл бас их цэвэрхэн зүгээр юм байна гэж би бодсон. За 1984 ч гэдэг юм ба те. За энэ цагаан өнгөөр оруулчих. За энэ жоо хөдөлчлээ те. За голыг нь олоод яг энийгээ бас бид нар ингээд том болгочих болно. За тэгээ бас энэ юу н 1984 гэдэг бас айгүй гоё фондоор сонгуул бас зүгээр санагдсан. За би нөгөө сонгочихвол ямар 1984 гэдэг те. За голыг нь халаад. За тэгэн дээр нь яхад бид нөгөө нэг зохиолч ах нэрийг бичиж болно тийм ээ. Бай хинч гэдэг юм. За түрүүн би үгүй милтран гэж хэлв те. За тэгээ энийгээ бид нар юу ачиж болно ингээд нэлээ юу гин тийм ээ. Ингээд нэлээ зайг нь холдуулаад тэгээд ингээ за нэг иймэрхүү маягаар бол яах нь номны нүүр хийж болж байна. За өшөө бас энэ зураг нөгөө нэг зургийн артлыг background blur гэсэн тийм blurry background ч үлээ тийм ап гэдэг юм байна. За чинь энэ одоо миний зураг гэж юм тийм үү. За энэ бол одоо ардаа ингээл 80 юмтай аюу нэг тийм юу зураг аваад. За тэгэнгүүт бид нар яах вэ гэхээр ап руугаа очиж жоод blur background гэсэн юм ап гэдэг юм байл шүү. За энийг ингэж дараад за тэгээ зураг носон байна тийм ээ. Одоо артлыг ингээ бүлэрээд идэх гэдэг ингүүд одоо яах нь за replace selection гэдэг ингүүд энэ зургийг чинь бүлэрээд ингээ артл нь бол бүлэрээд ингээ нэг гол зураг нь ингээ тодроод тийм ээ юм болчихж байгаа. За ингээд энэ хичээлээ дуусгая. Баярлалаа.